Нэг л өдөр таны гар утсанд SIM карт орох хэсэг огт байхгүй бол яах вэ? Ер нь цаашлаад SIM карт бүр байхгүй болчихвол яах вэ? Үнэн дээр энэ ирээдүй аль хэдийн эхэлж гисэн. Та бидний өдөр болгон хэрэглэдэгч төдийлөн анзаардаггүй нэг зүйлийн тухай ярив. Энэ бол SIM карт. Энэ зүгээр нэг SIM-ний тухай түүх биш. Энэ бол SIM карт хэрхэн алга болж буй тухай түүх юм. 1990-ад онд анх гар утас гарч байхад SIM карт гэдэг зүйл огт өөр байсан. Бараг одоогийн бидний хэрэглэдэг банкны карттай адилхан хэмжээтэй том байсан гэсэн үг. Харин явандаа технологи хөгжсөөр энэ улам бүр жижигсээр мини, микро, нано болж хувирсан. Эхэндээ SIM карт гэдэг нь таны хэрэглэгчийн мэдээллийг хадгалдаг, таны гар утасны сүлжээ, утасны дугаар гэх зүйлийг хадгалдаг чухал зүйл байлаа. Тэгээд нэг энгийн асуудал гарч ирсэн. SIM картыг заавал утаснаа хийж гаргах шаардлагатай юу? Хариулт нь үгүй. SIM картыг суульж хийх, гээх, эвдэх маш олон асуудал гардаг байсан. Утас үйлдвэрлэгчдийн хувьд ч гэсэн утасны зай хэмжээг багасгах, ус тоосны хамгаалалттай дизайн бүтээхэд ч бас саад болж байлаа. eSIM гэдэг нь гаргаж болдог карт биш, харин утсан дотор суулгасан чип юм. Та QR код уншуулхад операторын мэдээлэл, таны дугаар, таны сүлжээгээд бүгд тэр чипэн дээр байрлах юм. Өөрөөр хэлэх юм бол SIM гаргаж сольдог үе дуусч харин эсрэгээрээ SIM татаж авдаг үе эхэлсэн гэсэн үг. eSIM нь өөрөө хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт таны утсан дээр нэг биш, нэлээд хэдэн SIM суух боломжтой. Хоёрдугаарт гадаадд зарчихтаа та SIM-ээ байн солих шаардлагагүй. Гуравдугаар таны төхөөрөмж илүү нэмгэн мөн үйлдвэрлэлийн систем илүү сайжирсан байдаг. Цаашлаад ухаалаг цаг, машин, IoT төхөөрөмжүүд бүгд эдгээр үйлдвэрлэлийн системүүдийг нэвтрүүлж эхэлж байгаа. Тэгэхээр SIM карт гэдэг зүйл бол зүгээр л нэг энгийн хуванцар зүйл биш байсан бахна. Тэр бол технологийн нэг үе шат. Харин eSIM бол технологийн шинэхэн хуудас гэсэн үг. Магадгүй ойрын хэдэн жилд SIM карт гэдэг ойлголт нь өөрөө түүх болон үлдчихсэн билүү? Хэрвээ танд манай сувгийн мэдээлэл таалагдсан бол лайк дарж, сэтгэлдээ үлдээж манай сувгийг дагаарай. Гадаадд зорчигчдын номер 1 сонголт Global SIM.